Сайн байна уу? Дүүрэнд харуут байна. Өнөөдрийн уншлагын маань сэдэв ганц бие хүмүүстэй яагаад ганц бие яваад байгаа вэ? Юу болсон те? Өгөх зөвлөгөө тэм ойрын хугацаанд болох зүйл гээд ерөнхийдөө ганц бие хүмүүсээ яавал ганц бие энэ байдлаас гарах уу те? Үнэхээр гарахыг хүсэж байгаа бол энэ бичлэг маань танд тус болно гэж найдаж байна. 3 сонголттой. Эхний сонголтын дээр Чернил Ягаунгийн 9 цайлал тавьсан байна. Нэгдүгээр сонголтын маань хөгзөр. Хоёр дээр ногоон. Хоёрын хөгзөр. Гурав дээр улбар шар. 3-ын хөгзөр. Чернил Ягаан, ногоон, улбар шар гэсэн үгнүүдээс юм уу? Хөзөрнүүдээсээ. За магадгүй тоог нь харж байгаа ч сонгож болно. Тэгээд сонголтоо өөртөө илүү татагдж байгаа карта, татагдж байгаа өнгөө ч юм уу сонгоод хийвэл илүү зүгээр. Ой наачл. За. Нэгдүгээр бүлэг. За, нэгдүгээр бүлгийн маань толгой үзэр дээр зэлээс амьдралын уналт урсгалыг та өөрийнхөө дотроос олох ёстой. Тэгээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх нь үннийг хүлээн зөвшөөрөх явдал юм аа. За би тэрэн дээр унтсан байгаад байна те. Юунаас болоод ингэж юу? За тэр хүндээ уулзраагүй бол ч юм эсвэл тийм үйл явдлаас ч юм уу те. Тийм зүйл мэдэрснээсээ болоод ч юм уу те ингээд ямар нэгэн байдлаар энэ ганц би байгаа байдлаасаа ямар нэгэн үйл явдлаас ямар нэгэн хүн ямар нэгэн зүйл тэтэрхий анхаарлаа төвлөрүүлээд байвал хэрвээ тийм байвал битгий тэгээрээ энэ бол миний амьдрал болох байсан зүйл байна. Болоод би ингээд тулахаар юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү гэсэн нэг иймэрхүү толгой үзэр харсан байна. Өдрөө хайлаад бэлдсэн байгаа. За, ерөнхийдөө болохоор энэ нэг иймэрхүү юм харагдаж байна. Хэрвээ энэ сонголт мөн байвал зөв бүлгээ сонгосон байна гэсэн үг шүү. За. Өмнөх өнгөрсөнд байсан таны гэсэн хүмүүс дундаас ч юм уу та ингээд ямар нэгэн өмнөх хосын ярилцаагаа эхлүүлэхээс өмнө магадгүй та энэ хүнтэй уулзахгүйгээр нөгөөдөгтэй нь уулзсан бол тийм илүү бит хоёр нэгэндээ илүү тохирох байсан. Би ингээ буруу сонголт хийсэн юм шиг байна. Тэ. Миний хийсэн сонголт байсан энэ намайг шархлуулсан ч юм уу тэ өнгөрсөн жоохон онцгүй тийм ийм мэдрэмж төрүүлсэн тэр хүнийг биш яг нөгөөдгийн сонгодог байж ч юм уу. Хийсэн сонголтондоо амар юм эргэлцсэн.
Одоо магадгүй энийг ингээд нийлүүлээд харуул те. Яг одоо миний нөгөө тал юм шиг тийм мэдрэмж нөгөө хүнээс авч байгаа хгүй. Эрэгтэйч тэр эмэгтэйч тэр одоо ингээд энэ хүтрийг нийлүүлээд ингээд ингэж тавиул илүү зохимжтой харагдаж байна. Нөгөө одоо яг одоо үерхэд илүү өөр одоо амьдрал зохиож исэн ч юм уу те. Ямар нэгэн зүйлээр харахад буруу хүнээ сонгоод хажуудаа байлгах юм шиг мэдрэмжтэй. Нөгөө нэг хүн мань л яг л минийх байжтэй те. Тэр яг л миний биений нөгөө тал байж. Магадгүй бодож байгаа зүйл чинь те зүв байж болно, буруу байж болно те. Одоо ингээд тэр хүнийг сонгодог байж гэтэл би энийг сонгочих те. Тэгээд би тэрнээсээ олоод ингээд одоо ингээд айгуу сэтгэл зүрх хэцүү болцсон те. Гэр бүлтэй байсан бол гэр бүл маань ингээд бүтэн байхаа болцсон ч юм уу те. Айгуу сайхан хосын харилцаатай байх хэрэгтэй байсан боловч ингээд буруу хүнээ сонгосноосоо болоод би ингээд ганц би байгаад байгаа юм байна гэсэн нэг тиймэрхүү бодолтой яваад байгаа юм шиг байна. Гэхдээ хүн болгон ямар нэгэн байдлаар өөртөө гэсэн алдаа дутагдал те тохирохгүй ямар нэгэн тийм юм байж л байгаа. Хитрхи их одоо те болоогүй зүйл хийсэн сонголтондоо эргэлзээд ч юм уу те. Хитрхи битгий тэгээрээ энэ мань л тэр мань л байж ч юм уу те. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүг рүү харах хэрэгтэй. Одоо өнгөрсөнд байсан бол бит хоёр бараг л те. Бит хоёр бараг л заяаны ханаад байсан. Тэр залуутай суудсан бол тэр эмэгтэйтэй суудсан бол яг л болох байж ч юм уу. Тэрнтэй л иргэсэн бол ч юм уу те. Нэг тийм мэдрэмжээр хитрхи их ингээд өөрийгөө одоо юу байгаад өнгөрсөн X болохоор ингээд буруу хүн сонгосон гэсэн бодолтой. Магадгүй тэрнээсээ болоод ч юм уу. За би өөр нь буруу сонголт хийж гээдэг. Би ингээ буруу сонголт хийдгээсээ болоод одоо миний амьдрал те ингээд дандаа юм амир хэцүү болчоод байдаг. Би одоо айгуу сайхан дардан сайхан те амьдралаар амьдарч болох хэвээр байдал те. Одоо ингээ ганц би байж гин. Яг л тэр хүн маань байж. Тэгэд энэ хүнээс олоод л би гэд ингээ бодож байна. Гэхдээ амьдрал гэдэг зүйлдээ ямар нэгэн тэр үед тэр хүндээ болж бүтээгүүл бол болж бүтггүй байна гэд орхиод явах хэрэгтэй байхгүй юу? Одоо тухайн үед тэр процедур дээр буцаж тэр үйлдэл дээр эргэж очиж чадахгүйгээс хойш ерөөсөө л тэрийг мартаад тэр хүнийг ч гэсэн одоо тэ тавиад явуулах хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр нэг биений чинь нөгөө тал үнэхээр тийм хүн бол яаж яж агаад тэгвэл те таны хажууд байх л байсан. Тэгэхээр буруу сонголт хийсэн ингэсэн тэрнээс болоод ч юм уу те ерөөсөө өөрийгөө битгий тэгж зэмлээрээ. Тэрнээс болоод хэцүү байсан гэж битгий өөрийгөө бодоорой. Магадгүй те жоохон сурах хэрэгтэй юмаа сураад ч юм уу те жоохон одоо юу гэдэг дахиад жоохон хайр сэтгэлийн тал дээр ч юм уу дахиад жоохон зүйлийг мэдэрчээж илүү сайхан хайртай учрахаар илүү одоо сайхан хүн таны амьдралд орж ирэхээр тиймэрхүү байна. Тэгэхээр ингээд одоо нэг сонголтын дээр алдсан учраас магадгүй дараа нь ямар нэгэн байдлаар хүнийг сонгохдоо маш их бодож би буруу сонголт хийснээсээ болоод зарим зүйлийг маш энгийнээр хүлээж аваад маш ингээд те их зүйл бодож их зүйл шаналхгүйгээр те гоё урсгалаар нь сайхан явуулаад өгөх юм бол сайхан хайр, сайхан гэр бүл те одоо таны урд байгаа хгүй юу. Тэгэхээр өнгөрсөнд одоо үнэхээр болж бүтээгүй буруу сонголт хийснээсээ болоод ингээд хэцүү байсан тэр мэдрэмж чинь ингээд арилгаж өгөхөөр сайхан бүрэн бүтэн гэр бүл айгуу тийм хоёр биенээ сайхан мэдэрдэг хайр ирэхээр байгаа хгүй юу. Тэгээд хайрын мессеж авсан байгаа. Manifesting Miracles за
Манифестийн одоо гайхамшиг ерөнхийдөө байгаа. Манифест гэж мэдэж байвал юу хүсэж ийн түүнийгээ өөртөө тий татах, хүсэх одоо таны мөрөөдөл удахгүй биелэх болно. Зүрхсэтгэлдээ итгэж зүрхсэтгэлдээ итгээрээ, зүрхсэтгэлээ дагаарай. Тийм. Та өөрийнхөө зүрхсэтгэлд итгэх ёстой шүү тий. Зүрхсэтгэлдээ итгэж гаргасан шийдвэртээ битгий эргэлз. Одоо таны гаргасан шийдвэр чинь та тухайн үед тэр хүнийг сонгох ёстой. Тийм л байсан байна. Тэгэхээр ингээд тэр үед болцсон байгаа. Одоо хүнийг ч юм уу те. За би энэ дээр нэмэлтээр ингээ хараад үгүй. Одоо таны өмнө тэр сонгоогүй хүн чинь магадгүй гэр бүлтэй найз охинтой болцсон байвал тийм ээ. Гэхдээ ганц би байвал те. Үнэхээр энэ нийлхийг хүсэж байсан хүн чинь одоо үнэхээр одоо та хоёр те хамт байсан бол жаргалтай сайхан байж чадах байсан уу гэдгийг нь хараад нэгэнт ингээд сэтгэлээсээ тавилж явуулах нь одоо зүв байсан үгүй нү гэдгийг нь хараад үгүй. Одоо бодол сэтгэлд чинь үлдсэн байгаа зүйлийн асуултыг нь бүр юмсан тий чадлаараа би бад үгүй. Одоо ингээд нийлж чадаагүй ч юм уу те тэр хүн дээр ингээ харахаар үйл ойлголцол те зүйлүүд та магадгүй энэ хүнийг те хитрхи нэг юм дулаардаг ч юм уу уртхаад хитрхи амар ингээд ажилтаа ч юм уу те нэг зүйлд ингээ улаархаараа хажуудах хүнээ жоохон ганцаард дуталчих гад байдаг төрлийн хүн байж магадгүй энэ хүн чинь. Тэгэхээр ингээд та магадгүй энэ миний мэрэгт харж байвал одоо таны тэр дээр зүв байсан одоо тэр хүн л байж гэдэг сонголтын дээр эргэлзээд байгаа тэр хүнийг сонгодог байж гэсэн магадгүй тийм бодол төрдөг бол тэр хүнтэйгээ байсан ч гэсэн ямар нэгэн үйл ойлголцолтой танд арай бага цаг зарцуулсан тиймэрхүү асуудал гарч ирэл зөрчилдөөн гарч ирэхээр байж тэгэл та шинэ боломжийг хайж явахаар байсан байна. Тиймээс өнгөрсөн зүйл гэдэг бол болох ёсгүй зүйл те биш байсан болоод л таны хажууд байхгүй ингээд тайвширч ойлгоод явах нь зөв юм болов гэж бодож байна. За одоо ингээ хараад үгүй. За ирээдүйд одоо ойрын хугацаанд за ойрын 3 сард шинэ хосын харилцаа, шинэ хүн байна уу гэд хараад үгүй. Тэгээд нэг зарын чанартай юм хэлэхэд надад ер нь үзүүлж байгаа хүмүүсийн бараг 90% нь дандаа сингл хүмүүс байдаг. Тэгээд хосын харилцаа ч юм уу те хизээ гарч ирэх үү гэж тиймэрхүү зүйлсэд асуудаг. Тэгээд би нэг юм event зохион байгуулах гэж байгаа. Энэ 4 сарын 20-нд буюу бүтэн сая өдөр. Тэгээд би пост хэсэгтээ оруулсан байгаа. Сонирхож байвал миний Instagram руу дүүрэн доогуур зураас тарот гэсэн хаяг руу бичээд холбогдоод нэг өдрийг өөртөө сонирхолтойгоор ямар нэгэн зүйл шинэ зүйл туршаад үзэж байгаа болохгүй гэж те. Тэгээд өөрийгөө сориод үзэхийг хүсэж байвал бичээрэй гэж хүсэж байна. За одоо мэрэгтэй оръё.
За хүзрөө маш сайн холих хэрэгтэй. Энэ удаатай гам санагдаад байвал жоохон секунд явуулаад үзээрэй. Аль болох хүзрөө холж байгаа бичлэгээ юусоо оруулахгүй байгаа. За нэгдүгээр бүлгийг маань сонгосон хүмүүс бол босс ийм байна. Өөрийнхөө хийсэн сонголтонд амар эргэлзээд тэгээ одоо ирээдүйн байх сонголт ч юм уу тэрнээсээ болоод ингээд нүдэ хаалгац. Би ерөөсөө сонголт буруу идэг. Би дандаа ингээд тий болохгүйг сонгочдөг. Ерөөсөө тийм биш ээ. Тийм биш. Та ерөөсөө тийм хүн биш байгаа байхгүй юу? Тэгэхээр өөртөө итгэлтэй. За ямар нэгэн байдлаар сонголтоо бусдаас асуух гэдэг ч юм уу. За би ерөөсөө ингэ болохгүй байгаад байна. Тийм битээ байгаараа өөртөө итгэлтэй байгаараа зүр сэтгэлээ илүү дагаад юу хийхийг хүсэж байна? Яахыг хүсэж байна? Тэ? Одоо гадагшаа явж аялмаар байна уу? Одоо юу хийдин? Хүссэн бүх зүйлээ хин нэгнээс асуух шаардлага байгүйгээр өөрийнхөө амьдралын удирдагч нь байгаараа. Тэгэх юм бол шинэ хосын харилцаа та өөрөө ингээд одоо хийсэн сонголтондоо эргэлздэг гэхээр та өөртөө итгэлгүй байгаад байгаа байхгүй юу? Нэгдүгээрт өөртөө итгэлтэй, өөртөө хайртай байжээж тань дээр өөртөө итгэлтэй, өөртөө хайртай хүн ирнэ. Тэгэхээр өөртөө итгэлгүй сонголт хийсэн. Нөгөө сонголт руугаа эргэлзээд л хажуудах хүн чинь танд ч гэсэн эргэлзнэ гэсэн үг байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлд ерөөсө битгий эргэлз биш вэ? Юмнаас болж бүтэх талыг нь олж харах хэрэгтэй гэж зөвлөж байна. Тэгээд сайхан хайр ирнэ, сайхан гэр бүлтэй болно. Сайхан хайр ирнэ. Ерөөсө эргэлзэх зүйл ахгүй. Гол нь ерөөсө дотоод сэтгэл зүй юу хийхийг хүсэж байна? Хэний хажууд байхыг хүсэж байна? Тэрийг хин нэгний хүнээр удирдуулахгүйгээр зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаад хүссэн хүнээ, хүссэн хайр дурлалаа, хүссэн гэр бүлээ өөрийн болгоорой. Хүссэн зүйл чинь ерөөсөө таних болно шүү за. Өөртөө итгэлтэй байгаарай. Өөртөө битгий эргэлз. Та бол маш гайхалтай, хүч энергитэй хүн байна. Тэгээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстээ баярлалаа. За 2 дугаар бүлэг. Хоёрдугаар бүлгийн хөзөр цэцгэн дэтэм одоо хүч чадалтай бардам уучлалт гуйхгүйгээр те бутаас ямар нэгэн байдлаар одоо те нэг юм уучлалт гуйсан нэг юм хүчрхэг бус битээ тийм байгаарай те өөртөө итгээрээ одоо таны те таны хүч чадлаа л шүү дээ одоо сүнс шиг тийм мөнхийн зүйл шүү те та нэг хүчтэй болоод нэг хүч суулдаараа тийм болоод байдаг биш та угаасаа л ийм хүчрхэг шүү те таны бие дотор одоо сүнсэн бие байгаад байнга хөөгтөлчин байхтай адилхан хүч чадалчин ч гэсэн одоо те таны дотор таны одоо байнга оршиж байна шүү те нэг гарч ирээд нэг өөртөө итгэлтэй болоод нэг өөртөө итгэлгүй битгий болгоорой гэсэн иймэрхүү толгой озар гарч ирж байна. За өмнөх хосын харилцаагаа явхаас өөр аргагүй нөхцөл байдлаас болоод энэ харилцаанаас явсан.
баймаар байсан боловч үнэхээр бүр явхаас өөр аргагүй байсан. Явсан. Гэтэ явсандаа харамсаад байгаа юм шигтэй. Явсандаа одоо магадгүй эргэлзээд байгаа юм шиг. Явсандаа айгүй шаналсан юм шиг те. Явмааргүй байсан мөртлөө явцсан. Явах шийдвэрийг гаргасан. Байх хугацаанд магадгүй нэлээх шархалсан байж магадгүй эсвэл орхиод одоо тэр хүнээс салаад явсныхаа дараа маш их одоо шархалсан. Энэ хүн таныг маш тийм хүч чадал энергийг одоо маш их одоо зүйлийг чинь сороод аваад явцсан. Тийм мэдрэмж таавж байна. Тэрнээсээ болоод өнгөрснөө тавьж авалж чадахгүй. Өнгөрсөнтэйгээ зурлалцсан дээ. Яагаад бити юм амар шаналаа тий. Бити юм одоо хит амар өнгөрсөнд битгий амьдраарай л гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. Болохгүй байсан харилцаанаас явж чадсан чинь сайн байна. Үнэхээр сайн зүйл хийсэн байна тий. Гол нь тэрнийхээ араас хит их бодохгүй буруу шийдвэр гаргацсан юм шиг тий. Гэтэ буцаж очно гэхээр биш юм шиг тий. Ийм битгий байгаарай. Хайр сэтгэлийн харилцаа гэдэг чинь өгжээж авдаг, хайрлуулбал буцаагаад хайрладаг ч юм уу тийм байх хэрэгтэй болохоос ш нэгнийгээ шаналгасан, зовоосон хажууд нь байх боломжгүй болтол тийм амар хэцүү нөхцөл байдалд оруулдаг зүйл бол биш. Тэгэхээр энэ амар сэтгэл зүй хэцүү болгосон, шархалсан дахиж ямар нэгэн хүнийг амьдралтаа оруулж ирэх ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй ерөөсөө л өнгөрсөнд амьдарч байгаа. Би явцсан л да. Гэтэ би яагаад явчваа? Гэтэ буцаж очихоор хэцүү л дээ гэл. Явсан чинь зөв байна. Хэцүү шархлуулаад байгаа. Хэцүү байгаа газраас явах хэрэгтэй. Үнэхээр зөв сонголт гаргасан байна. Зөв шийдэлд хүрсэн байна гэж хэлмээр байна. За харин мессеж татсан байгаа. За. Танд удахгүй ирэх ажлуудад талархал илэрхийлээ. Та байх ёстой байх зүрх сэтгэлийнхаа чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ авах ёстой. Тойросоо л чин зүрхнээсээ хүссэн зүйлээ өөрийн болгох ёстой тийм л хүн байна. Тэгэхээр ингээд одоо магадгүй энийг мэддэг болоод ч тэр харилцаанаас явсан баг. Тэгэхээр энэ одоо сэтгэл шархалсан энэ амар хэцүү байдлаас ямар нэгэн аргаар өөрөө дотроо маш юм ирч хүчтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд тэр ирч хүчээ эргэж олж авахын тулд одоо итэрхий шаналсан ганцаараа байсан энэ мэдрэмжээсээ гарах хэрэгтэй байхгүй юу? Энэ мэдрэмжээсээ та гарч байж энэ мэдрэмжийг та ингээд тавьж явуулж байж таны хүссэн хоцын харилцаа таны хүссэн хажуудах хүн чинь сэтгэлийн хэн чинь хажууд ирэхээр байгаа байхгүй юу? Жохон өөдрөг байгаад өгч. Жохон өөдрөг байх хэрэгтэй. Амар тийм юмыг болохгүй, бүтггүй, харанхуу харцсан. Ингээд явсан сонголт чинь зөв гэрэлтэй зам руу явж гин урд чинь аягүй сайхан гэрэл гэгээдээ тийм зүйл байхад болохгүй зүйл рүүгээ хараад ингээд хэцүү байсан тийм битгий бай. Эдгэрэл гэдэг зүйл чухал. Эдгэрэх гэж бас хугацаа ордог нь мэдээж. Гэхдээ аль болох буцаж сэргэж өөрийгөө эдгэж байж
та өөрөө жаргалтай байгаад байна. Хэцүү болохгүй бүтггүй байсан тэр мэдрэмжэндээ байгаад л байвал та өөрөө шанална. Таныг одоо өөрийг нь бодож ч юм уу ямар нэгэн процедураас болоод шаналж байгаа гэдэг хинч мэдэхгүй. Тэгэхээр ингээд таныг шаналгаж байгаа зүйл таныг л одоо хэцүү харах уу нөхрөө л ураад татах байхгүй. Тэгэхээр гэрэлтэй сайхан зүйлийг хараад өнгөрсөнд болцсон хэцүү шархалсан энэ харилцаанаас суралцах ёстой зүйлээ суралцаад орхиод явсан шигэ зүрхтгэлээсээ ч ихсэн орхиод явал гэж зөвлөж байна. Тэгээд ойрын 3 сард хүсэж байвал ойрын 3 сард шинэ харилцаа байна уу? Хайр дурлал дээр зөвлөхөөг. Тэгээд дүүрэнд хараад нь ерөөхдөө зарын чанартай юм л гээд надад үзүүлдэг хүмүүсийн бараг 90% нь сингл хүмүүс байдаг. Хос хийзээ учрах уу, яах уу, их үү гэсэн тиймэрхүү юм асуудаг. Тэгээд хувийн зүгээсээ нэг 4 сарын 21-нд бүтэнсээ өдөр event зохион байгуулах гэж байгаа хүсэж байвал постдаг дээр оруулсан байгаа. Тэгээд миний Instagram руу бичээд тэрний тухай мэдээлэл авч болно. Нэг удаадаа ч юм уу нэг тиймэрхүү одоо тухгүй орчингоос тухцаа зүйл мэдэрч болох боломжтой. Тиймэрхүү би нэлээд хичээж багаараа нэлээд хичээж хийж байгаа. Тэгээ сонирхож байвал бичээрэй. Сонирхгүйг бол алгасаарай. Тэгээ ойрын 3 сард шинэ хосын ярилцаа, шинэ хүн байна уу гэдгийг хараад өгье. За өөрөө дотроо ерөөхдөө маш их хүчрхэг энергитэй. Гэхдээ одоо ер нь бол нэлээд идэгж байгаа юм байна уу? Ер нь бол маш хэцүү байсан үеэ даваад ерөөхдөө дуусч байна. Одоо энэс цааш дахиж битгий шаналаарай. Дуусаад одоо гоё босоод ирээрээ. Одоо ер нь л босоход маш ингээд бараг л босоод ирсэн. Тийм байгаа үе дээрээ ирсэн байна. Тийм бусдаа уулз ярилцтэй. Эмэгтэй хүн үзэж байвал ер нь нэлээд тийм дэжгүй энергитэй эрэгтэй хүн гарч ирэхээр эрэгтэй хүн үзэж байвал ойрын 3 сар тайр сэтгэл гэхээс илүү таны ажил болон карьерт чинь нэлээд гайгүй ахиц дэвшил гарахаарай гэж гарч ирж байна. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстэй удаан битгий шаналаарай. Одоо энэ хэцүү шаналсан энэ мэдрэмж чи ерөнхийдөө энэ цаг хугацаа чинь дуусж байна. Одоо үрдийн сэтгэл готрол, үрдийн шаналл гэж хэзээж байхгүй. Хүн гэдэг амьтан чинь дандаа зовдөг биш. Жаргал зовлон ээлжилдэг хорвоо. Тэгэхээр ингээд та өөрийгөө бас эдгэх хэрэгтэй. Хитрхи шаналсан, хитрхи гутарсан хитрхи өөрийгөө бити тийм байлгаарай гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстэй маш их баярлалаа. Баяртай. За 3 дугаар бүлэг. Гуравдугаар бүлгийн толгой хөзөр. Дарих. Та үнийг ясаараа мэдрэхээ мартуу зай. Та учир нь өөрийнхөө итгэдэг зүйл нь
Та өөртөө ер нь итгээрээ тий. Одоо та ерөөхдөө тий. Одоо таны биед чинь биеинд чинь ясанд чинь тий. Маш тийм хүчрхэг тий. Дээрхийн тийм шинж чанар байгаа шүү тий. Одоо дээрх гэхээр заавал эмэгтэй хүнд хамаатай биш. Ер нь тийм маш гайхалтай хүмүүсийн үр удам ч юм уу тий. Тэгээд ер нь та өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгээрэй. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань магадгүй ирээдүйн боловсрлаасаа болоод ч юм уу эсвэл хитрхи залуу байна гэснээсээ болоод ч юм уу хайр сэтгэлийг жоохон хойш нь тавьж явжээ. Дахиад суралцах хэрэгтэй. Магадгүй маш цөөхөн дахиад найзуудтайгаа жоохон зугаацах хэрэгтэй ч юм уу. Үнтэй суух болоогүй байна гэд хосын ярилцааг жоохон хойш нь тавиад өөртөө илүү цаг гаргаад тэгж амьдарсан байна. Тэгж амьдарсан хүмүүс байх шиг байна. Ер нь тэгээд тэр хийсэн сонголтондоо хаяада за зэвтэрхий ингэч юу гэж бас бодож юм. Хосын ярилцаан дээр гэх юм бол эмэгтэйчүүд нь маш тийм өөртөө итгэлтэй, маш тийм эрэгтэйлэг нэрэгтэй, хүчрэхэг эрэгтэй хүнд дуртай. Эрэгтэй хүн үзчихвэл та ер нь тий энерги нэлээд сайн эмэгтэйчүүдийг өөртөө магадгүй татдаг. Магадгүй ингээд олон эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байдаг болохоор яаран хүнтэй суух бодлого, яаран хин нэгнийх бодлого тэгж амьдарч иржээ. Тэгээд одоо гинт эргээ харсан чинь те насч явцсан юм шиг оройтцсан юм шиг тийм мэдрэмж авч байна. Юм оройтно гэж хизээж байхгүй. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь тавиад явуулах хэрэгтэй. Хосын ярилцааж бай, сурч хөдөлмөрлөж, карьераа хөөсөн, найз нөхдөйгөө илүү цаг өнгөрөөмөр байсан бол зүгээр л тухайн үед тэр зүйлээ өөртөө үлдээгээд өөрийгөө зүгээр л сайхан чөлөөл маш сайхан үзэсгэлэнтэй, сайхан залуу, сайхан эмэгтэй 3 дугаар бүлгийг сонгосон байна. Тэгэхээр магадгүй хэд өөртөө итгэлтэйгээсээ болоод хэд одоо сайхнаасаа болоод жоохон оройтсон гэж бодож магадгүй. Гэхдээ тань давуу тал байна. Та тий илүү суралцсан байна. Тэ гадаад үзмжээс гадна дотоод үзмж рүүгээ одоо илүү суралцсан, карьераа хөгжүүлсэн, илүү өөртөө анхаарсан. Тиймэрхүү цаг хугацааг яасан байна. Тэгээд ерөнхийдөө одоо жоохон нэг юм ганцаардсан ч юм уу тий. Ажил амьдрал боломжтой байгаа мөртлөө тий амьдралын одоо зөв суулгаагүй ч юм уу тий. Тийм мэдрэмж төрж ивэл өнгөрсөнд битгий харамс зөв зүйл хийсэн байна тий. Өөрийгөө хөгжүүлнэ тий. Болох ёстой үедээ одоо өөрийгөө мэдэрч өөрийнхөө хүссэн зүйлийг хүн чинь одоо заавал тий одоо юу гэдэг нь эртээрээ мэдээж хүнтэй суужилтаараа гэхдээ тэр нь бол нэг амар оройтод гэсэн хугацаа ерөөсөй байхгүй. Харин дэндүү эрт байвал магадгүй өөрийгөө олоогүй ч юм уу тий. Өөрийгөө сайн хайрлаж мэдгүй мэдээж бусдыг хайрлах гэж яарахгүйгээр таны хийсэн сонголт бол зөв сонголт байна. Тэгэхээр ингээд хийсэн сонголтондоо битгий эргэлз магадгүй нэг амар эргэлзэхгүй л байна л та. Гэхдээ багахан нэг тиймэрхүү хаяад ингээд хостоо сайхан гэр бүлийг ч юм ингээд боддог. Гэхдээ ерөөхдөө нэлээд өөртөө итгэлтэй. Тий. Одооноос нэг за хостоо ер нь болдог ч юм уу. Одоо хүн хайрлах болоо ч юм уу нэг тиймэрхүү баталтай. Мэдээж те танд их дэлхий тэ орчлын ертөнд хүссэн зүйлийг ч өгнө, гэр бүл өгнө тэ. Хүсэж байвал өгнө. Тэрэнд итгэх хэрэгтэй. За хайрын үзэрнээсөө мессеж авсан байгаа. Өршөөл
өнгөрсөн үйл явдууд эрч хүчээ төвлөрүүлэхээ болоо. Учир нь амьдрал дэмий үрхэд хэтэрхий үнцэнтэй. Та бодож, мөрөөдөж, төсөөлж байгаа зүйл дээрээ бодит байдлыг бий болгодог. Тэгэхээр өнгөрсөн рүү битгий төвлөрөөрэй тий. Аим гайхалтай мессеж гарч ирж байна. Тэгэхээр суралцсан байна, хийсэн байна, ажилласан байна, амжилттайсан байна, гадаадгоо үзэм, дотоодгоо үзэмжтэй ч гэсэн анхаарсан байна. Тэгээ одоо ингээд тий хосын харилцаанд орё гэж бодож байгаа чинь. Ер нь болох ёстой цагтаа л ирдэг гэж бодож байна. Одоо ойрын 3 сард шинэ хүн гарч ирэхээрээ нөө ойрын 3 сард ерөнхийдөө өгөх мессежийг нь хараад үгүй. Тэгээд энэ дундор хялт зарын чанартай юм хэлэхэд дөрөнд хараад нь ерөнхийдөө надад үзүүлдэг мэрэгжүүлдэг хүмүүсийн бараг 90% нь ганц бие хүмүүс байдаг. Тэгээд хизээ гарч ирэх үү, яах вэ хүү гэд ингээд байнгын тийм зүйл асуудаг учраас би нэг хувийн зүгээс 4 сарын 20-нд энэ бүтэнсээ өдөр нэг жижигхэн тий speed dating зохион байгуулах чаа. Хэрвээ сонирхож байвал миний Instagram хаяг руу бичээрэй. Тэгээ сонирхгүй байгаа бол алгасаад мэргээ өргөжлүүлээ сонсоорой. Хүдрөө маш сайн хаалах хэрэгтэй. Хүдрийг хайлж байгаа хэсэг нь хэцүү байгаад бол гүйлгээд үзээрэй. Заашлаарай. За, ерөнхийдөө биш дээ. Шөнө орой маш их нойрг утсан. Тиймэрхүү байдал дарагж нойроо маш сайн авах хэрэгтэй шүү. Маш их зүйл бодож дээ. Одоо ямар нэгэн байдлаас юм нойргүй. Тэгээ бусдаас ерөөс юм гуйх дурггүй. Тийм мэдрэмжтэй байгаад байна. Тэгээ ерөнхийдөө ойрын 3 сард те хүнээс юм гуймаар байвал гуйгаараа те байнга ялсан юмнээ ингээ яалч те ингээд ерөөдөө дээр нь байх туртай ч юм уу тиймэрхүү байгаад байна. Битгий тийм байгаар гуйх хүнээс одоо ямар нэгэн байдлаар бусдтай ерөөдөө нэлээд нээлттэй ярилцдаг төрлийн. Гэхдээ яг дотор хүн нь болохоор амар нойр гүтэлтэй амар юм тий нойрны амар асуудалтай байгаад байна. Нойрны асуудлаа ер нь шийдэрээ айгуу сайн нойроо аваарай. Тэгээд хин нэгнээс юм гуйхад ч юм уу бусдад өөрөө тусалдаг мөртлөө бусдаас тусламж гуйх маш дурггүй төрөл байгаа байхгүй. Тэгэхээр бусдаас гуйлаа гэд та одоо юу ч бэ те сэтгэл ал эд материал юу ч гуйж болно те гуймаар байгаа цагтаа гуйгаарай те бус тань туслая шүү те заавал байнгын тийм зүйл гэж байхгүй мэдээж байнгын гуйгаад байна гэсэн зүйл байхгүй. Тэгээд ерөөхдөө энэ ойрын 3 сард тэг баяртай мэдээ хүлээж байна. Энэ баяртай мэдээ нь ерөөхдөө одоо хүссэн ажил нь ч юм уу те нэг тийм болохоор ямар ч гэсэн баяртай мэдээ 3 сарын дотор болно. Тэгээд өнөөдрийн уншлагыг маань сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд аж аргал хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд яг байнга ялсан мэдрэмжтэй ч юм уу битгий тийм байгаарай. Хаяад аж гисэн те нэг юм бусдаас нэг юм хайр гуйсан те юм гуйсан яагаад байж болохгүй гэж те тийм байх боломжтой шүү. За баяртай.